2025 оны төсвөөр авч үзэх юм бол 2.5 их найд төвний зөрүү гарна гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ 2.5 их найдыг өрдүүлэхэд бол амар. Яг гэвэл 2026 оны төсвөө орлогоо тооцоолохдоо энэ дүнг хасаад нэгсэндээ татвар төлдөг иргэдээс олох тэр орлогыг 9% хасаад 1% тооцоолж хөсвөрлөнө. Яг төдий чинээ зарлагаасаа хасна гэсэн. Тэгэхээр энэ дээр бол хэрэгжих магадлал байгаа мó гэж асуудаг магадлал байгаа. Та бүхэн санаж байгаа 2025 оны төсвийг хилцэж явах үед 33.8 их найдын төсөв оруулж ирсэн. Гишүүд энэ хэлсэн төсвөө багасгаач гэсэн яг тухайн моментод төсвийг буулгах ямар ч боломжгүй гэж сангийн сайд мэдэгдэж байсан боловч ерөнхийлөгч хориг тавьснаар ердөө 7 хоногийн дараа 33 их найд болгоод бууруулаад ороод ирсэн. Тэр үедээ ч гэсэн сангийн сайд хэлжсэн. Ер нь бол хасах хувилбаруудыг бэлдсэн байгаа гэж. Энэ удаад ч гэсэн энэ иргэдийн нуруунд дээрээс нь ачааллыг нь бууруулахад ямар ч байсан сангийн яам хувилбаруудыг нь тооцоолоод гаргаад ирнэ гэдэгт итгэлтэй байгаамаа. Бидний одоо боловсруулж парламентэд тавьсан энэ хуулийн төслийг ард иргэд сонирхож үүн дээр бас өөрсдийнхөө саналыг өгөөсэй гэж хүсэж байна.